түрүүнд патентын талаар та бүхэн танилцуулъя. За патентын тухай патент гэдэг нь тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар болохыг тодорхойлж, зохиогч нь түүнийг тодорхой хугацаанд өмчлөх хэрэгтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож буй баримтчгийг хэлнэ. За патентын тухай хуулинд заасан зохиогч нь өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохион бүтээсэн хувь хүнийг хэлдэг бол зохиогчийн эрхийн тухай эрхийн болон түүнд хамаарах бусад эрхийн тухай хуулийн заасан зохиогч нь өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар уран бүтээл тойрвсон хувь хүнийг хэлдэг байх нь өөрөөр хэлбэл зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бусад эрхийн тухай хуулийн заасан зохиогч нь патентын тухай хуулийн заасан зохиогчоос илүү урлаг, утга зохиолч чиглэл рүүгээ чиглэсэн байдгаараа ялгаатай байх нэ. За зохиогч нь патент эзэмших эрхийг өөрөө эдлэх бөгөөд өв залгамжлал болон эрх залгамжлуулан бусад этгээдэд шилжүүлсэн бол түүнийг хүлээн авсан хувь хүн хуулийн этгээд нь патент эзэмшигч болох нэ. За патент эзэмшигч нь патенттай бүтээлийг бусдад шилжүүлэх, түүнийг бусдад өөрийн зөвшөөрлөөр ашиглуулах онцгой эрхийг эдэлдэг. Тэгэхээр патенттай бүтээлийг патент эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглах бөгөөд зөвшөөрлгүй ашиглалт нь патент эзэмшигч эрхийг зөрчсөн үйлдэл болох нэ. Иймд тухайн зөрчсөн үйлдэлийг сэргийлэхээр өөрийн эрхийн хамгаалалт бүхий бүтээлийг ашигласнаас учирсан хохирол болон патенттай бүтээлийг ашигласны төлбөр мөн патент эзэмшигч мөн хэсэгтэй холбогдсон зэрэг маргааныг иргэний эргийн шүүх харьяалан шийдвэрлэдэг бол үүнээс бусад маргааныг оюуны өмчийн асуудал хэрхэлсэн маргаантай холбоотой хомлыг оюуны өмчийн асуудал хэрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч 6 сарын байгууллагын дэргэдэх маргаан таслах комисс хүлээн авч хянан шийдвэрлэж 6 сарын дотор хянан шийдвэрлэж хариу бичгээр мэдэгдэх бөгөөд уг комиссийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол комиссийн шийдвэрийг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны эргийн шүүхэд гаргаж болох нэ.